сайн байцгаана уу? Энд маань ариун сүнс юу хийдэг вэ? Ариун сүнс зөндөө олон юм хийдэг. Тэгэхээр нэгдүгээрт нь ариун сүнс биднийг ариусгадаг. Ариун сүнс бидний хүч өгдөг аа. Тэгээд 20 дугаар Тесалоникийн 2:13-ыг унших юм бол сүнсний ариусгалаар дамжуулан анхны үржимс болох амралтын төлөө сонгосон гэж хэлж байгаа. Тэр бид нарыг ариун сүнсийг хүлээж авах үед бид нар хүчийг олдог байгаа. Үнэхээр ертөнцийн хязгаар хүртэл Бурхны үгийг зоригтойгоор ярьж эхлэх боломжтой болдог. Үлс дүрийн 31 дээр энэ талаар гарсан байдаг. Мөн түүнчлэн Ром номын 8:10-15 дээр үнэхээр сүнс бид нарыг эзэн дотор аава гэж дуудах боломжтой болдог. Үрчлийн сүнс гэж ярьдаг. Боолчлын биш харин танд үрчлийн сүнсийг өгсөн гэж. Тэгэхээр ариун сүнсийг олон нэртэй л дээ. Үнний сүнс, Бурхны сүнс, энд үрчлийн сүнс гэж хэлж байгаа. Spirit of adoption буюу нэгсэндээ бид Иесус Христосд дамжуулан, ариун сүнсээр дамжуулан бид Бурхны сүнс дотор орж тэгээд яг Бурхны хүүхдүүд болж урдаг. Тэгээд бид нар боолчлын сүнсийг биш харин үрчлийн сүнсийг авсан. Үрчлэгдсэн буюу аава эцэг минь гэж дуудах боломжтой болж байгаа. Тэгээд Бурхан аав бидний аав болж байгаа. Харанхуй нүглээс гэрэл рүү гарч байгаа. Тэгээд махан биеийн дагуу амьдрах юм бол ингэх боломжгүй шүү дээ. Ийм боломж байхгүй. Ариун сүнс л хийж байгаа шүү дээ гэж хэлж байгаа. Тэгэхээр Ром 8:27 харъя. Үнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Тэгэхээр ариун сүнс биднэрт сул дорой байдалд мань яадаг, биднэрт хүчийг өгдөг, биднэрт яадаг нь үрчлийг өгдөг буюу ааваа гэж дуудах тэр мөх боломжуудыг гаргаж өгдөг, хүчийг өгдөг, ариусгадаг. Дээрээс нь биднэрт тусалдаг байна. Учир нь бид нар заримдаа сул дорой болох үед яаж вэ? Яаж залбирах ёстойгоо ч мэдэхгүй энэ үед ариун сүнс яадаг үгээр илэрхийлжгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Ариун сүнс үнэхээр сүнсний бодол санаа юу болохыг мэддэг, нягталдаг байгаа. Тэгээд ядвал Бурхны хүслийн дагуу ариун сүнс үнэхээр хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг. Тэгээд бид нар заримдаа юм гуйдаг л да Бурхнаас гуйдаг. Гэтэ бид нар өөрсдөө хүслийн дагуу заримдаа гуйдаг. Гэтэл ариун сүнс яг Бурхны хүслийн дагуу бид юу хэрэгцээдэг зуучлан залбиран гуйдаг. Тэгэхээр жинхэнэ зуучлан залбирч бол ариун сүнс өөрөө байгаа. Тэгээ ариун сүнсийн хамгийн чухал юмыг би таанд бас хэлдэг. Ариун сүнс хамгаалдаг шүү дээ. Яг Анфиристтэй адилхан гэж хэлсэн байдаг. Нэгсэндээ бид нар үнэхээр эцсийн өдөр хүртэл ариун сүнсээр тамгалагдсан баг. Зөвхөн тамга дарсан гэдэг биш, бүр тамгалагдсан баг. Тамгалагдсан гэдэг нь бүр сийл гэж байгаа. Битүүмжлээд дарсан гэсэн үг байхгүй. Захааг яадаг вэ? Ингээд захаа битүүмжлсэн захаа дээр ингээд захаа хийчээд гадна талд наагаад тэгээд дахиад тамга дардаг байхгүй. Энэ битүүмжлэгдсэн шүү. Энэ дотор байгаа юм ин та нар үзэхэрх орох хэрэггүй шүү гэд. Энэ үед үнэхээр бозрог мус сүнсээс хамгаалагддаг баг. Түүний дотор та нар ч бас үнний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссон дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан гэж байна. Үнэхээр Есүст итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан баг. Тэр ариун сүнсний баптизм ч юм ариун сүнсний одоо юу гэдгийг дүүргэлтийн талаар одоо хүмүүс заримдаа буруу ойлголттой байдаг л да буруу зурчдаг юм уу? Би тэрийг нь зөв гэж зүйтэй гэж боддог. Тэгэхээр Есүс Христийг яг хүлээ итгээд дараа нь сүнсээр тамлагддаг. Есүсийг хүлээж авсан дараа л энэ бүхэн болдог гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ ариун сүнс оюун ухаан бодол нь одоо юу гэдгийг үнэхээр Бурхныг болон Есүсийг сонсдог боловч нөгөө талдаа өөрийнхөө үзэл бодолтой. Энэ дэлхий дээр үнэхээр биднийг хамгаалах гэж зөвлөхөөр дуудагдсан. Тэгээд зөвлөгч хүн өөрөө л ингээл энийг яаж зөвлөхөө гэж асуухгүй өөрөө бүх шийдлээ мэдчихэл байгаа. Түүнчлэн бид нар бэлэг авсдаг өгдөг. Өөрийнхөө хүсэнчлэн хүнс бүртгэдэг. 1-р Коринтын 12-11. Өөрийнхөө хүсэнчлэн ариун сүнс өөрөө хүсэж хаана хүнд өгөхөөгөө мэддэг гэсэн үг. Тэгээд бид нарыг үнэхээр үнэн рүү удирддаг баг. Иохан 16:13 харин үнний сүнс болох тэр ихтэй та нарыг бүх үнэн рүү удирдна. Учир нь тэр өөрийн санаагаар биш харин аливаа сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэж. Ариун сүнс биднэрт ирэх зүйлийг ирээдүйд болох ч байгаа зүйлийг мэдүүлдэг байна. Иш үзүүлэг хийдэг байна. Сануулдаг байна. Ингээ шүү, тэгэн шүү гэж хэлдэг байна. Тэгээ ариун сүнс бидний үнэхээр бас Бурхны нууцуудыг илчилдэг байна. Жишээлбэл энэ 1-р Коринтын 2:10-15 гараа. Гэвч Бурхан үүнийг сүнсээр бидэнд илчилсэн гэж байна. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурхныг хүн юмсэж гэсэн нэгтэлдэг аж ахуй гэж байна. Тэрийг яг одоо дэсээр бүр илчилж өгдөг гэсэн үг байхгүй. Тэр үнэхээр Бурхны сүнсээ Бурхны бодол санааг Бурхны сүнсээс өөр хинч мэдэхгүй байхгүй. Тэгээ сүнс яг юу сургаж юу ятгах байгааг бид нар үнэхээр сүнсээс биш бол мэдэхгүй байна.
Тэгэхээр Бурхны сүнс бол яг бидний дотор оршдог гэж байна. 1-р Коринтын 3:16. Та нар өөрсдөө Бурхны сүм мөн бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу гэж байна. Тэгэхээр ариун сүнс бидний дотор оршдог байх юм л да. Ариун сүнс энергитэй ч юм уу янз бүртэй зүрлдэг л да. Тэгтэл тийм биш л да. Ариун сүнс хаасаагүй ч юм уу оршдог. Нэгэн зэрэг бүгд зэрэг байх боломжтой. Тэгэхээр бид нар яг энэ ойлголтыг заримдаа сайн мэдэхгүй байж магадгүй. Заримдаа махан биеийн ч юм өөрийнхөө ойлголтоор ойлгохдохгүй болохоор нөө боломжгүй мэн гэж бодож магадгүй. Тэгээ ариун сүнс биднийг туслагч байгаа. Бурхан Иесус ядуулаа би дээшөр өтөж танад туслагч ирнэ шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр энд байгаа Иохан 14:26 хэрэг туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. Сануулдаг дээрээс нь бүгдийг заах гэж байна. Гэтэ энэ Иохан 14:26 хэрэг англи орчуулгаас харах юм бол маш айхтар юм ярьж байгаа. Туслагч гэдэг дээр бүр юу гэж хэлж байгаа гэхээр комфортой, тайвшруулагч, advocate чиний өмнөөс зуучлан залбирдаг, ятгадаг тийм үү, intercessor зуучлан залбирдаг, counselor зөвлөгч, чамайг хүчрхжүүлэгч, strengthener, standby чиний талд байн хажуутан зогсогч гэж хэлж байгаа хэлбэр гэдэг дээр. Тэг миний оронд явна гэж байгаа байхгүй. Миний төлөө миний өмнөөс одоо явж байгаа юм шүү ариун сүнс гэж хэлж байгаа. Тэр Иохан 14:26-ыг та нар болж игэл тэр хэлбэрийг туслагч гэдэг нь зүгээр нэг туслагч биш байхгүй. Бүр зөвлөгч, таны бүр одоо өмгөөлөгч, таны хажууд байнга зогсож байдаг. Үнэхээр ариун сүнс гэдэг бол зөвхөн яг хүн гэж бид нэг дачил заасан л да. Гэтэ ариун сүнс хүнээс илүүлтэй бүр супер натурал те. Үнэхээр гайхамшигтай Бурхны сүнс байгаа. Яг ариун сүнс нь мөн чанар байдаг л да. Ууралдаг, гомддог, түүнийг хавчих боломжтой өнтер гэж байдаг л да. Тэгээ нөгөө талдаа бол үнэхээр ариун сүнс энэ олон ажлуудыг бид нарт хийж өгдөг байх нэ. Тэгээд тийм учраас үнэхээр ариун сүнсийг хайрлаараа. Түүний хийсэн тэр үнэхээр түүний хийж байгаа тэр бүх зүйлд үнэхээр дэмжиж туслаараа. Тэгэхээр ариун сүнс биднэртэй хамтарч ажилладаг тийзэж мартаараа. Тэг сүнсийг бөхөөгөөрөө бүх хавчаараа бүх хадуурхаар. Ариун сүнс шиг сайхан зүйл хаана байна вэ гэж. Үнэхээр ариун сүнсийг бүр маш сайн мэддэг болоороо таньдаг болоороо ариун сүнсийг бүх авчаараа гэж бүр дахин сануулж хэлмээр байна. Ариун сүнсэд хайртай болоороо үнэхээр хайрлаараа түүнийг. Гайхамшигтай ариун сүнс таныг буцаагаад маш гайхамшигтай хайрлана. Буцаагаад таныг үнэхээр гайхамшигтай дэмжих болно. Ариун сүнс үнэхээр маш чухал шүү. Хамгийн чухал шүү.